Бид гэрэл түгээн нэвтрүүлгийнхээ багшаас төрсэн багш тусгай дугаарыг 12 жилийн 2 дугаар сургууль дээрээс бэлтгэн хүргэх гэж байна. Энэ удаагийн дугаарт 3 сайхан багш ээжээс төрж багш ээж нарынхаа олонний үрсэд эрдмийн үрийг суулгасан их ажлыг үргэлжлүүлэн ажиллаж яваа 12 жилийн 2 дугаар сургуулийн багангийн багш Мандал хүү, Наран гэрэл, Отхон жаргал нарыг 3 сайхан багш ээжийнх нь хамт урьж оролцуулан өнөөдрийнхөө нэвтрүүлгийг үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэх гэж байна. Ардын багш таны шингээсэн баатар сүрийг магтъя. 신기해서 진짜로요? 아이 신기해서 다 내려가는 게 싫어요. 어떤 스트레스 있지? 내가 보고 신기해. За би энэ сургуульд 28 жил ажилласан. 1967 онд багшийн сургууль төгсөөд Чандман суманд 2-3 жил ажиллаад тэгээд дараа нь Буянт суманд 10 гаруй жил ажиллаад тэгээд нийт одоо боловсролын байгууллагад бол 43 жил ажилласан. Тэгээд 2008 онд тэтгэврт гарсан. Энэ хугацаанд 43 жил ажиллах хугацаанд бол би 1-р ангийг 12 удаа авч төгсгсөн. Эсвэл дандаа багангтай байсан. Тэгээд 12 удаа төгсөхдөө одоо давхардаг удаан тоогоор бол 800 гаруй хүүхдүүд бол би аавсыг таниулж 10 тоо мэдүүлж ингэж багангийн боловсролтой болгож ирсэн. Энэ сургуулийг би төгссөн донд сургуулаа. Тэгээд төгсч ирээд бас энэ сургуульд ажиллаж байгаадаа баярлалдаг. Энэ сургуультай холбогдсон маань миний ээжтэй холбоотой. Ээжигээ цүнхийг барьж явдаг байсан. Ээжтэйгээ багангидаа хамтдаа ирдэг байсан. Хамт тэтэр засалцахт нь одоо тэтрийн засах ч юм уу ажилд нь дандаа гар үе оролцдог байсан. Манай энэ Наран гэрэл охин бол бүр багаасаа энэ багшийн одоо мэргэжил сонгоно гэж ярьдаг байсан. Тэгээ манайх 8 хүүхэдтэй маань 5 багшийн мэргэжилтэй. Хүүхдүүд нь хаана багшилж байна? Наран гэрэл багшаас өөр багангийн багш хүн байна уу? Одоо багангийн багш ганцхан Наран гэрэл бий. Өөрөө багангийн багшид их дуртай байсан бол би өөр одоо яг гараасаа хөтөлж яваад багангийн багш болгоод тэгээд тэтгэврт гарахдаа энэ сургуульд багшаар өгсөн. Гэр бүл дотор одоо 5-6 багш аав ээжигээ оруулаад 7 багш болчихж байгаа учраас яг тэр нь уур амьсгал манай гэрт үүсээд байдаг. Яриа үүсээд байдаг. Тэр хүүхдийн тэр гоё инээд хөөр баясал одоо тэрийг бид нар сургууль дээрээс гэртээ авчирдаг учраас дандаа тэр орчин биднэрт ингээ мэдрэгдэж идэг учраас амар баярлдаг. Одоо ч гэсэн миний гэр бүл бас нийлэлдэх. Бид нар ч бүтэн сайнны ганц өдөр байсан, амралтын өдөр. Бүтэн сайндаа бид нар юмаа нугаан, бахан юм уулзсан тэрийг нугаан, төмпөн борцог хийн, борцог хайрна. Тэгээд тэрийгээ ч хийж чаддгүй. Бидний чинь бас одоо янз бүрийн ажил дайцлна. Багш нар бол маш их дайцлагаанд явдаг байсан. Одоо хууль сурталчилгаанаас өксүүлээд тэгээд одоо хүүхдүүдийн гэр орноор явах, хурал цуглаанд суух, янз бүрийн ажлууд их давхарддаг байсан. Манай нөхөр Бямсран гэж хүн байсан. Ховдынхан бол андахгүй их шаардлага, өндөр шаардлагатай сургууль багш нарын ажлыг маш сайн дэмждэг. Сургууль багш нарт одоо хайртай дуртай тийм хүн байсан. 4-5 дахь төгсөлтөө хийж байна одоо. Ангиа дааж авсан байгаа. Тэгээд шавнар маань ирдэг, ярьдаг, холбогддог. Одоо энд тэнд болсон одоо онцлог үйл явдлуудаа баяр мөчөө хүртэл хуваалцдаг. Тэрний урилгыг хүртэл авчиж хүнд зочны одоо ширээнд суудаг. Тэр болгон маань айгуу гоё тэр үед их бахархдаг. Багангийн хүүхдүүд бол биднийг ихэнхдээ одоо баясгаж яадаг. Дандаа инээдтэй хөөрхөн байдаг. Бид нар хүүхдээ хайрлахаас эхлээл тэгэл сургууль штэ. Тэгээд манай багангид байсан хүүхдүүдээс одоо доктор болсон
6 хүүхэд байна. Одоо би судлаад хойноос нь бас асуусан болоод байдгийг. Сүүлийн үед тэгээд чихамуудад сайн сонсогдохгүй байна. Багангийн багш болсон 20-од хүүхэд байд юм байна. Ялангуяа казах хүүхдүүд бол их олон багш болсон байд юм байна. Казахстанд бас нэг доктор охин байна. Өөрийнхөө хүүхдээс илүү шавнараа бид нар чинь бас сургалдаг байхгүй. Тэр хаана юу яаж яаж гээд тэгээд сайн яваа болохдоор баярлаад бүр сайхан байгаа юм, бахархаж байгаа юм. Нэгдүгээр анги аваад ингээ ороод ирэхээр нэг ээжийнхээ өрөөс гарцсан нэлх балчир хүүхдүүд чинь шууд бид нар дээр ирж байгаа. Тэгээд цагаан цаас гэсэн. Тэгээд яг ирэхээр яг ээжийнхээ ингээд нэг дотн ханддаг багшаа гэхээсээ л ээж тэгэл барьж ирээл надтай их дотн байдаг. Тэгээд бараг л одоо намайг налаад ээжийнхээ үзэл бараг л одоо мем барьчих гал хөвгөлтэй над их болно. Хөөрхөн шүү дээ. Нэг мэдтгэл одоо 3-4 ингээд зарим нь хотоос ирлээгээд нэг нь олж авсан, зарим нь ховддоо бөөгнөд ирж яана гэдэг 4-5-аараа нэрдэг. Гэнт хүрээд ирдэг, би заримдаа сандардаг. Тийм л юм болд штэ. Ямар ч нэг бодлого цагаан цаас учраас тэд нар ч ямар ч хэрэггүй тийм утгаараа ингээд бид нар гэртээсэн бүх юм мартдаг. Тэгээд ийм гоё юм нэрг аваад гэртээ очдог. Дахиад нэг орж ирэхээр өдөржин тэр энергээр явдаг болохоор тэгээд сэнгэлэгдчихэд. Эцгэх багшнаас хандаж юуг одоо хүсгүй гэхээр хүүхдийн ирээсээ хүмүүжилд нь төлөвшөлтөн зөв төлөвшөлтөнд л одоо сайн анхаараасаа төлөвшөлт сайн байх юм бол одоо бүх юм сайн болно гэж боддог. Танаа гэр бүлийн тухайд маш их олон багш нартай юм байна. Тэгэхээр багш нарын баяр бол танаа гэр бүлд нэлээд өргөн дэлгэр болдог байх. Нэлээд сайхан ач холбогдол өгдөг байх. Нэлээд олуулаа өнөр олуулаач тэмдэглэдэг байх. Тэгдэг. Ээжигээ баярлуулна эхлээд бид нар. Тэгээд ах бэргэн манаас багш. Ингээ гэр бүлээрээ баярлан хоолнд орно. Нэгэндээ бэлэг авч өгнө. Тэгээд нөгөө мэрэгжлийнхаа юм руугаа л зэний орцсон байдаг. Миний аавын дүү бас навах мөнгө чаргал гээд захирал хийжсэн сургуульд сүлд менежергээ гарсан. Ингээд холбогдоод явахаараа бид нар ч уулзахаараа салахгүй 90 л яриа салахгүй. Тэгэл нөгөө багшийнхаа ажил руу л орчдөг. Баяр гэхээс илүү нөгөөтгөө яриад тэгээ салдаг ш. Айгуу баяртай. Зүйтэй. Энийг ус гэдэг юм биш үү? Манай хэлхийдээ ус. Байдаг юм биш тийм ээ? Олж халсан юм үү? Монголиа. Цементэ багшийн тухайд нас сүүдэр одоо 80 гарсан байна. Тэгээд хэдэн хүүхэд төрүүлж өсгсөн хүн бэ? 10 хүүхэдтэй. Та 10 хүүхэд төрүүлж өсгөөд тэгээд олонний хүүхэдтэй ажиллаад 30 жил ажиллаа. Зарим энэ тохиолдол чинь олон янзын хүүхэд таардаг байлаа. Зарим хүүхдүүд нэг гэрээс 4 хүүхэд дөрүүлээ манай анги төгсдөг байлаа. 3 хүүхэд нуруулаа төгсдөг байлаа. яагаад багш мэргэжлийг сонгох болсон бэ та? Өөрөө олон хүүхэдтэй, тэгээд олон хүүхэдтэй бужигнах надад илүү сонирхолтой юм шиг олон хүүхэдтэй зөв сургаад сайхан хүмүүжүүлсэн бол тэр юм шиг сайхан гавьяа байхгүй. Багшийн ажил бол олонний хүүхэдтэй ажилладаг учраас маш сайхан гавьяатай ажил шүү дээ. Охиныгоо багшуулна, багангийн багш таны мэргэжлийг өглөөд багшуулна гэж хэлж байхад та яаж хүлээж авч ирсэн бэ? Би хүлээж авчихсан. Миний мэргэжлийн ганц хүн ахынтай болж тэл гэж шаашилтай байлаа шүү дээ. Би ер нь анх сургуулаа төгсөөд миний ажлын гар бол 1000 сумаас эхэлжсэн. Тэгээд 3 жил болоод яг ажил яг жинхэнэ эд ажлын тийм ээ ингээд ирч хүч өгчээс энэ сургууль маань яг энэ байгаа. Тэгээд миний хамт олон бол үнэхээр ээлтэй хамт олон. Өстой ээлтэй хамт олон ер нь гаднаас ирсэн ямар ч хүнийг сайхан хүлээж авдаг, сайхан сургаад, заагаад, зөвлөд явдаг. Өстой тийм л сайхан эерэг энержиктэй хүмүүс цугласан байдаг л гэж би үнэлдэж штэ. Өнөөдөр энэ сургуульд ирээд 20 жил болсон байна. Яг боловсролын салбарт болохоор 25-6 жил болж байгаа. Тэгээ 20 жилийн ажил хугацаанд бол ер нь бүх талыг бол сайхан дэмжиж явж байсан энэ сургуулиас би тийм ээ ажлын анхны гараагаа эхэлж байсан ч гэсэн цаашдаа би ямар багш болох ёстой бэ гэдгийг ер нь зааж өгсөн юм сайхан хамт олон гэж боддог да. Ганцхан бүтэн сайдар амардаг байсан. Тэр ганц бүтэн сайдар чинь ухуулга хийгээд тавьчихдаг. Эсвэл 10 хүүхдийн гэрээр ороод гарын хэсэг зуруулаад иргэн. Манай захирал чинь модо бомб байсан. Маш ширүүн. Тэгээд бид нар чинь модо байлаа нэг үе дараа нь бомб байлаа, дараа нь сөхөө байлаа. Олон захирлын үргэлжсэн би. За яг хөө тэгээд сургуулийн олонний хүүхдийг бужигнуулаад юм сурахын төлөө зүтгээл 30 жил болоод тэтгүүртээ гарлаа. Алдарт дуурийн дуучин Ганбат таксны багш байсан юм шүү. Тийм. Сайхан хүүхд байсан. Жаахан бовтнаал хөдөлсөн болоо тэгэл суудаг сайхан л хүүхд байлаа. Монхоос бүр хүүхд. Та нар таньжлаа болов. 10 жилийн сурагч байхдаа дуулдаг байсан уу? Гүйс. Тэгээ дуучин одоо сүлдэнд одоо ята цоорно гэдэг юм байх. Зэн заран жишээлбэл амар цай гэдэг хүүхд манайд байгаа ингээд байлаа.
Тэгээд ширээн дагуур мөлхөөд хаалгаар гараа явчихдаг. Тийм хүүхдээсэн. Тэгээд одоо их сургууль багшлаад сайхан багш байна. Тэгэхээр хүүхдүүд чинь томрог тусмаа ухаараад бас хүмүүжээд бас юм ойлгоод мэддэг болд юм байна. Жилийн жилд ингээд 9 сарын 1-ний бол багш болон тэсэн ад хүлээдэг уу бас. Тэ. Тэгэл нэгдүгээр ангийг аавна гэдэг нь шинэ бүрэлдэхүүн тэрний хөөхөн инээд алгасан ээжигээ аавынхаа гараас хөтлөөд ирж байгаа тэр хүүхдүүд над дээр ээж шүү намайг сонгоод ирж шүү гэдэг үднээс би тэр хүүхдийн нэг ясны баг ээж нь бас болдог. Энэ гэр бол хоёр дахь гэр нь болж өгдөг сургууль гэдэг байна тий. Тэр үднээс бид нар бол өстой яг л ээжийн оронд ээж, аавын оронд аав болж бүх зүйлийг аав усгээс эхлүүлээд 10-ын дотор заах тэр бүхэл үйл ажиллагаа тийм ээ эзэмшүүлээд нэг ясны бараг найз болоод хүүхдтэй тэгэл явдаг та ер нь. Багш хүн бол одоо ер нь мэдлэг сайтай олонний хүүхдийг толгой одоо зөвл юм хийхин төлөө бүх амьдраланд зохицуулах ёстой. Тийм зориулах ёстой. Тэгж л багш болсон чинь. Тэгээд одоо олонний хүүхдтэй хүн бол зөв хүмүүжүүлчихсэн, зөв юм сургачихсан. Энэ доктор болж тэр ингэж гээд ихэд бодож байна л да давь. Тэр доктор болж гин. Энд эрдэмтэн болж гин. Энэ мисаслын ихэмж болж ижгэн. Гаал ингээл хүүхдүүдээ бодоол сайхан мэрэгж шүү дээ. Та нар ирнэ. Багш мэрэгжлийг сайн л эзэмших хэрэгтэй. Миний охин бол гайгуул байгаа гэж би боддیں۔ Хэл зүтгэдийн жааварс. Тэгээд багш мэрэгжлэг басан зүтгэлээс ундурдэн шүү дээ. Бага ангийн багш бол ер нь хүүхдүүд гэдэг чинь гинэн сайлган. Тийм л хүүхдүүд бид нар дээр орж ирдэг. Бага ангийн багш бид нар яг тэр хүүхдчгэл байдаг. Яг сэтгэлээрээ хүүхчил болсон байдаг. 1 минутын өмнө нөгөө хүүхдээ багш нь ингээд загинжсэн чинь 1 минутын дараа нөгөө хүүхд багшаа гэж гүгээд ирэхэд өө миний хүүхд гэж бит хоёр ингээд л уулздаг. Ийм л тийм сайхан хүүхдүүд байдаг л да. 90 бага ангийн багш гэдэг чинь яг гэр бүлийн уламжлсан багшийн багш болоо явдаг юм байна. Цэргийн хүүхд даргын хүүхдүүд ээж аваа таньдгүй гэдэг нэг юм бүр онгоо гарцсан байлаа. Өглөө яагаад ч 7 цагт явцдаг. Ороор 11-д ирдэг. Тийм л ажилтай байл. Тэр он тэгээд тэр хүн тэр ажлаа амжуулаад явна. Би хоёрын ажлыг амжуулаад явна. Одоо хийхийн төлөө зүтгэх нь олонний хүүхдийг яаж зүгээр байх вэ? Заа сургахын төлөө зүтгэж төрсэн хүн байх та гэж өөрийгөө боддог байхгүй юу? Юм л заа сургаж хүмүүжүүлж л байвал боллоо. Энд ингээд 20 жил ажиллахад бол ер нь би 5 дахь үеийнхаа төгсөлтийг аваад ингээд ажиллаж байгаа. Тэгээд ер нь ингээд үеийн хүүхдүүдэд харахад бол ер нь ингээд судалсан чинь дандаа багш болсон байлээ. Санаа бүр 1000-аас эхлүүлээд бүр ялангуяа багын багш нар бас 3-4 байдаг. Дунд ангийн математик, физикийн багш нар байдаг. Тэгээд бусд нь болохоор тэр хувийн бизнес бас өөрийн сайхан тийм ээ нөр хөдөлмөрөөр ингээд зарцуулаа явж гэн мөн бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа маш олон тийм шавнар байна. Бараг 350-д орчим шавтай болсон байлаа. Залуу багш нар тандаж ирнэ хүүхдтэйгээ зөв ажил, хүмүүжлийг зөв болгох гэж хэлмээр байна. Зөв л хүмүүжлтэй болгомоор шүү. Хүнийг хүн гэж мэддэг, таньдаг байх хэрэгтэй. Тийм ээ. Энэ тийм багш, энэ багш байх шүү, энэ тийм шүү гэж хүндэлдэг байх хэрэгтэй гэж хэлмээр. Юуны өмнө би ээжтэй баярлаа гэж хэлнэ. Гарыг минь ганцгаанд, хөлийг минь дөрөнд хүргэсэн ээжтэй их баярладаг. Мөн хамт олон намайг гэж тосоод авсан энэ 2 дугаар сургуулийн бүх үеийн багш нартаа, тэгээ шав нартаа, Монголын багш нарын баярын мэндийг хүргье. Үйл гарлаа. Хороо ганц нэг туслаа. Бишрүүлээ. Бид чам башаа заяа. Салхи хэллээ. За салхи бишрүүлээ. Бүр хүчтэй ширүүлээ. За одоо багштай хамт хийш бүгдээрээ заяа. Алжаад тайлбарласаа. Үнэхээр л хүүхэд дунд явах тийм хувь тавилантай хүмүүс юм байна. Олон хүүхдүүдийн сайхан шавнарын одоо багштай олон сайхан хүүхдүүдийн ээж. Тэгээд орломоо агшийн хувьд бол бас хэдэн хүүхэдтэй гэлээ? Бас 10 хүүхэдтэй гэлээ. 10 хүүхэдтэй, 5 охин, 5 залуутай. Манай отгон жаргал юм байна 8 дахь хүүхэд. Тий. Танаа хүүхдүүд дотроос отгон жаргал агшаас өөр багш байна Өөр уу? багш байхгүй. Миний охин ер нь ээжийнхээ үгэнд ороод ер нь би ээжигээ доороогаад багш болох юм байна гэж ийм зорилго тавиал тэгэл багш болгосон. Одоо минийхөө 20 жил ажиллаж байна. Яг энэ боловсролынхаа байгууллага тасралтгүй одоо 20 гаруй жил ажиллаж байгаа. Энэ тухайн сургуультай бол ирээд одоо 5 дахь ингээ даан авч ажиллаж байгаа. Анх болохоор би одоо төгсөнгүүтээ Дөргөн суманд ажиллаж байсан. Тэнд 2 жил ажиллаад хамгийн одоо залуу багш 21 настай багш болж байлээ. Маш их хэрч хүчтэй. Анхны одоо 8 настайгаас одоо 7 настай англи шилжижсэн. Тэр одоо анхны тэр системд бас тэр Дөргөн суманд
анги дааж авч ясандаа маш их баяртай байдаг. Тэр шавнар маань одоо ч гэсэн над руу ханддаг, ярьдаг, би ч сургалдаг, би биедээ бас баярын минь төрөгдөг ийм сайхан байдаг. Одоо энэ сургууль ирээд төгссөн шавнар маань бас одоо түрүүчээсээ төгсөөд маш олон төрлөөр одоо төгсөөд бол мэрэгчлэрээ ажиллаж байгаа. Тэгээ багшаа одоо миний ингэж ажиллаад амьдралынхаа ингээд хоолтой залгасан таны минь ач шүү гэж маш олон шавнараас маань ийм гоё сайхан хайрын хөвгтэй цагтл ирдэг. Энд нь маш багш хүний хувьд баярлж авдаг. Манай ангийн хүүхдүүд бүр хаанаач хамаагүй одоо багшаа одоо тийм болох ч юм болох ч гэвэл онгоцоор ч хамаагүй, юугаар ч хамаагүй хүрээд ирдэг. Тий. Зарим нь хөлн өвдсөн байж хахад тэрэгтэй ирж ирсэн, таягтай ч ирж ирсэн надаар. Ийм учраас манай хүүхдүүд, миний хүүхдүүд, би хүүхдүүдээр нь гомдоож яваагүй юм байна. Миний хүүхдүүд надад ир нь их сайхан ханддсан байна. Би ер нь бас их л загамжилсан санагдах юм гэж өөртөө бас дүгнэлт хийдэг л дээ. Тэгээ одоо таны энэ хэлжсэн, ярьжсэн бүхнийг чинь бид нар өөртөө шингэж аваа бидний амьдралаа айгүй сайхан байгаа штэ багшаа. Та одоо бид нартай баярлж яваараа тань та хаана байна? Хаана байж гин гэж үргэлж надаас асуугаал тэгэл явж ирдэг. Ээж маань одоо тухайд одоо бидний шиг сайхан орчин цаг шиг компьютер одоо принтер гэж байсангүй. Ээж маань ингээд хортой цаасаар одоо дээр үед бол ховлдог, бичдэг байлаа. Тэгээд үзүүлэн таниулах материалаа дандаа гараар, палмасраар, шрифтээр бичдэг байсан. Энэ бүхэнд ээжтэй их тусалдаг байсан. Ээжигээ маш их бас хайрладаг. Энэ олон хүүхдүүд дотор ингэж ажилдаг. Гэсэн хэдий ч одоо би энэ багш мэргэжлэр нь маш их бахархаж ирсэн. Миний охин бол одоо тийм хүний урд их хамаагүй дуурдаг. Ямар ч хэлсэн дотроо бодолтой хүний үгэнд сайн ордог. За айлын олны хүүхдийг л минийх одоо загамж болохгүй, толгой төрөнд нь гар хөрч болохгүй. Маш сайн одоо хүүхдүүдээ одоо их дотонсог, зөөлөн хамгийн муу хүүхдийн одоо гадна одоо сэтгэл зүйгээр бол гадна байсан тойрогт байгаа хүүхдийг дотроо оруулж дотор нь хүүхдүүдийн дунд оруулж ингэж сургуул одоо бүгдээрээ хоцрогдлогоо сайн сурд юм аа миний хүүхд гэж л их цагтай. Энэ мэрэгчлээ үнэхээр хайртай одоо хүнд өглөгийн буян гэж байдгийг одоо нэг нь бол би хүнд одоо эрдэм ном заахын өглөгийг юм болоо гэж одоо өөрөө доторх боддог, залбирдаг. Тэгээд энэ олон хүүхдийн одоо нүдийг нээж одоо амьдралынх нь анхны аа усыг заадаг ийм сайхан багш болсонтой өнөөдрийг хүртэл маш их баярлж явдаг. Багш хүн бол одоо хүүхдийг энэ одоо гэр орны ийм амьдрал одоо хэцүү амьдралтай муу гэж одоо ерөөсөө голж болдгоо. Бүгднгийн одоо сургах ийм үүрэгтэй ардын багш гэсэн бид нар одоо ийм одоо үүргийг авсан учраас ер нь хүн болгоныг сургая гэдэг ийм юу болоод надад ирмэлцэл байсан. Ингээд сургаад ирсэн. Би бол ер нь хүүхдийг сурдгуу хүүхд гэж байхгүй гэж бол өөрөө үздэг. Яагаад гэвэл ямар нэгэн байдлаар тэр хүүхдэд өөрийн гэсэн давуу чадвар байждаг. Тэрийг нь одоо чадвар дээр нь дөрвөлж яавал одоо ингээд нөгөө богино хугацаанд одоо ойлгуулчихвэ гэж ингээд өөрөө одоо амьдралын хар аргатайгаа ингээд хослуулж заавал онлохгүйгээр богино хугацаанд ойлгуулахын арга их барьдаг. Тэгээ 6 наснуудтайгаа бол тоглоомын аргаар ажилдаг хүүхдүүдийг маш их чөлөөтэйгээр заавал ингээд номхон суужаад хүүхд бол сурах албагүй. Багш хүн бол одоо хүүхдийн тойл байх ёстой гэж би ер нь залуугаас ойлгосон. Тэгээ хүүхдүүдээ их сайхан зөв хайрцдаг, хүүхдүүдээ их сайхан хайрладаг. Манай ангийн хүүхдүүд л ер нь маш их багштай хайртай. Ер нь одоо ч гэсэн ер нь манай хүүхдүүд үргэлж багшаагаа л ярьдаг. Багштай хайртай юм хүүхдүүд байгаа. Манай хүн бол бас багш хүн байгаа. Одоо хөгжил политехник коллежид түүхний ухааны багш. Одоо хамтдаа бид хоёр одоо мөн энэ багшийн амьдралаас одоо хоёулаа нийлж өнөөдөр 3 сайхан хүү төрүүлээд хүүхдүүдэд хүмүүжүүлээд өсгөө явж байгаа. Багш гэр бүлийн тухайд багш нарын баяр бол хамгийн их онцлогтой баяр байх. За тэгээ багш ээжтэй охины хувьд бол бас их сайхан баяр байдаг баха. Тэгээд нийт багш нартаа бас баярын мэндчилгээд дэвшүүлээд багш нарын баяр ер нь танаа гэр бүлд таны хувьд ер нь хэрхэн яаж өрнөдөг вэ? За би багш нарын баярын өдөр бол маш их догдолтой байдаг. Тэгээд хамгийн түрүүний ээж рүүгээ ярьдаг.
ээжтэй одоо хотож байсан энэ хажуудж байсан ээжтэй бол хамгийн дөрөв багш нарын баярын мэнд төрүүлдэг. За тэгээ хажуу хандаа хүргэдэг. Манай бэргэн ихч маань бас 1000 сумын захирал өгдөг. Бэргэндээ баярын мэнд төрүүлдэг. Ингээд орчин тойронд бол одоо дээр манай хадам ихч байна. Ингээд бүх одоо намайг таньдаг бүх хүмүүстэй л баярын мэнд төрүүлдэг те. Сайхан сургуулийнхаа хамт олон мөн одоо миний одоо гараас хөтлсөн 1-р сургуулийн үе үеийн багш нар байна. Тэгээд сургуулийн багш нар гэдэг одоо Монголын нийт багш нартай багш нарын баярын мэнд төргийа. Би энэ сургуульд 2008 онд ингээ багшаар ирээд орж яхад манай энэ хоёр орцсон байсан. Тэгээд бид гурав дотны одоо нэгнийгээ олоод ингээд үргэж. Энэ олон багш дотроос нэгнийгээ олоод найзлна ингээд дотносна гэдэг чинь бас нэг утга учиртай байгаа байхгүй. Тэгээд ажил төрлөө яриад ингээд дотносоод улам дотн одоод найзлаа явж явах явцтанд хиний ээж, отхон жаргалын ээж багын багш гээл, манай мандалхүүгийн ээж багын багш гээл, манай ээж багын багш гээл. Ингээд уулзахад бүр гоё байсан. Тэгээ бүр илүү дотн болоод ийм дурсамж их ховор. Тэгээд их нандин нөхөрлөдөг бид гурав. Тэгээд энэ нөхөрлөлтөө үнэнч нэгнийгээ итгэлийг алдчихгүймсэн гээл, гомдоочихгүймсэн гээд эн чинь бол хүндлэл авахгүй. Тэгээд энэ хоёртаа маш их баярлж талархаж явдаг. Өнөөг хүртэл бид гурав тэгээд маш гоё үргэлж нөхрөлөөд одоо ажлынхаа талаарчсан гоё холбогдоод явж байгаа. Та хоёртаа багш нарын баярын мэндийг хүргэе. Өшөө олон жил одоо гялдсан амжилтыг гаргана. Сайхан явцгаая шүү. Баярын мэнд хүргэе. Баярын мэнд. За баярлалаа. ардын багш таны шингээсэн баатар сүрийг магтъя. Бүх багш нартаа багш нарын баярын мэнд хүргэе.